За сайн байцгаана монголчуудаа. Стокгольмотоос наран чимэг ярьж байна. Би одоо ээлжид бичлэгээрээ та нарт өнөөдөр ямар мэдээлэл өгч байна вэ гэхээр нөгөө хүүхэд өргөж авах талаарх мэдээллийг өгчий гэж бодсон юм. Энийг бол нэлээд удаан хугацааны хүмүүс нэлээх олон хүмүүс санал тавьсан. Тэгээ би бичлэг оруулна гэж амлажгаад одоо зав болохгүй байсараад нэлээд удчихжээ. Тэгээд өнөөдөр энэ талаар ярилцъя хэдүүлээ. Тэгээд эхлээд болохоор би Шведэд ямар дүрм журмтай байдаг вэ гэдэг талаар ярилцъя те. Дараа нь Монголынхыг тэгээд дараа нь хаашаа хандах вэ гэх мэт ингээд цаашаагаар үргэлжлүүлээд явъя. Тэгэхээр нөгөө манайхан энд сууршиж эхэлснээс хойш тийм ээ. Одоо нэлээх нөгөө одоо ах トゥ хамаатан садандаа тусалчий гэдэг ч юм уу те. Эсвэл яг өөрийн гэсэн хүүхдтэй болёо гэсэн одоо хүмүүс ч гэсэн хүүхд арга өргөж авах юм тохиолдол нэлээх байдаг л да. Тэгээд тийм учраас энэнийг нэлээх асуудаг байх гэж бодож байна. За тэгээд эхлээд нөгөө хэдүүлээ Шведэд ямар дүрм журмтай байдгийг вэ гэд эхлээд яриа тийм ээ. За нэгдүгээрт гэвэл Шведэд те ямар хүмүүс хүүхд өргөж авах болдог вэ? Ямар хүмүүс өргөж авах хэрэгтэй вэ гэдгийг талаар ярилцъя тийм ээ. Нэгдүгээрт гэвэл мэдээж та 25 нас хүрсэн байж ах хэрэгтэй байдаг. Хамгийн нэгдүгээр шаардлага нь. Мөн нөгөө одоо хамтран амьдрагч нар байж болно. Мөн гэрэлсэн хосууд байж болно. Мөн ганц бие ээж юм уу, ганц бие аав байж болно. Тэр байтугай Шведэд нөгөө ижил хүйснүүд гэр бүл болчихсон тийм ээ. Ижил хүйснүүд хүүхд өргөж авах эрхтэй байдаг. Ийм эрхтэй юм. Гол нь энэ хүмүүс ямар байсан бэ гэхээр одоо амьдраа нэлээд хэсэг хугацааныг өнгөрөөсөн одоо тэр гэр бүлийн тогтвортой баталгаатай найдвартай байх ёстой байж байдаг. Тэгээ жишээлбэл одоо гэрлээд нэг жил болсон байвал тэрийг бас жоохон хангалтгүй гэж үзэж явах чийтэй тийм ээ. Ийм тохиолдол байдаг. Нэгдүгээр гэвэл те одоо ийм бахан ижил хүйснүүд, ганц бие ээж аавууд, гэрэлсэн хамтран амьдрагч ганц бие ээж аавууд те ингэж өргөж авч болдог байна. За тэгээд өргөж авахын тулд мэдээж тэрэнд тодорхой хэмжээний бас шаардлагууд тавигддаг тийм ээ. Тэр шаардлагууд нь ямар вэ гэхээр 7 баг 8 шаардлага байдаг. Ингээд тийм ээ. Тэр хүүхдийг өргөж авахын тулд тэр гэр бүлийн одоо гишүүд нь тийм ээ. Одоо аав ээжээр гэсэн үг шүү дээ тийм ээ. Эсвэл ганц бие чиж болно. Та хамгийн нэгдүгürt гэвэл одоо ямарваа нэгэн архаг хүч өвчнгөө одоо эрүүл байх хэрэгтэй гэж хэлдэг тийм ээ. Өвчтөй бол та өргөж авч чадахгүй нэ. Мөн илүүдэл жинтэй байх юм бол та өргөж авч чадахгүй. Мөн нөгөө сэтгцийн ямар нэгэн эмгэгтэй байх юм бол болохгүй. Мөн мансууруулах бодисонд онцсон тийм ээ. Арх юм уу хар тамхи. Мөн ажилгүй дэлд орцсон байх юм бол бас өргөж авах боломжгүй. Мөн гэмт хэргийн одоо бүртгэлд орчихсон байл те. Та ямарваа нэгэн байдлаар ял шийтгэл идэлчихсэн ийм байх юм бол бас одоо өргөж авах боломжгүй. Мөн заримдаа нөгөө нэг ингээд маш насны зөрөөтэй нөгөө одоо манайхаар бол үе мултарсан хосууд байдаг штэ. Насны хоорондоо маш их зөрүүтэй тийм ээ. Ийм хосууд бол зөвшөөрдгүй юм байна. Тавигддаг шаардлагуудаас нь одоо зөвшөөрдгүй хүүхд өргөж авахд. Тэгэхээр бас маш нэлээд хатуу байх нь тийм ээ. Тэгэхээр Шведэд бас өөр нөгөө хүүхд өргөж авахдаа яадаг вэ гэхээр хамгийн нэгдүгээр бол нөгөө би сая юу хин хүүхд өргөж авах хэрэгтэй хин ямар тохиолдолд танд зөвшөөрдгүй байх нь вэ? Өргөж авч болохгүй нэ гэдгийг гэж хэлээ. Мөн тийм хөгжлийн бэрхшээлтэй одоо нэгсэндээ өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байлаа гэхэд нөгөө бусдыг асрах нөгөө тийм чадамж байхгүй байна гэдэг үднэс ийм одоо 7-8 шаардлагыг тавьдаг байна. Тэгээд дээрэс нь бас өөр одоо нөгөө хүүхэд өргөж авахд тийм ээ ямар одоо үйл явцаар процесс явагддаг вэ? Үйл явц явагддаг вэ гэдгийг хэлээ тийм ээ. Тэгэхээр хамгийн нэгдүгээр яах вэ гэхээр та шүүхэд өргөдөл гаргадаг. Би одоо хүүхдтэй өргөж авъя. Энэ хүүхдийг ийм хүүхд өргөж авмаар байна гэсэн өргөдлийг шүүхэд гаргадаг. Тэгэхээр шүүх төр өргөдлийг чи хүлээж аваад, төслийг чи хүлээж аваад тийм ээ. Цааш нь яадаг вэ гэхээр нөгөө одоо коммун руу буюу тийм ээ нийгмийн халамж руу одоо тийм хүсэлт гаргадаг. За та энэ хүмүүстэй энэ одоо хосуу хүүхд өргөж авъя гэж байна. Энэ хосууд энэ хүүхд өргөж авах боломж нь ямар байна? Энэ яг тийм боломж юм байна уу? Эдгээр тийм эрх үүрэг нь байна уу? Энийг судалгаа хий. Судлаач гэсэн тэр хүслийг одоо тэр коммун руу буюу тэр дүүрэг рүү тий засгийн нэгж рүү илгээчтэй. Тэгэхээр тэр коммунаас буюу тийм ээ та нартай холбогдоод та нарт нөгөө одоо судалгаа явагддаг. Тэр судалгаа нь маш удаан хугацаа явагддаг шиг байдаг. Ер нь бол нэг 4-5 жил шаарддаг гэж хэлчихэд баг
баг буруудахгүй. Тэгээд тэр хугацаанд яадаг вэ гэхээр та нарыг тэр хүүхд өргөж авах тэр нөхцөл нь байна уу, та нар ингээд яг тогтвортой гэр бүл байна уу, та нарт ямар нэгэн өвчин зовлон байна уу, эдийн засгийн хувьд боломжтой байна уу, тэр шалгах бүх зүйлүүдээ ингээд шалгаад явдаг. Тэгээд дараа нь тэр та нарыг хаанаас ямар хүүхд өргөж авах вэ гэдэг зүйл энэ тэр дотроо ороод явдаг. Тэгэхээр тэр нийгмийн халамж дээр усны дараа та нарт тэр нөгөө яг нарийн одоо мэдээллүүдийг та нарт өгнө тий. Би энэ дээр нөгөө тэр бүх нарийн зүйлүүдийг ингээд яриад хийд имэ цаг аваад явах уу. Тэгэхээр хамгийн нэгдүгürt шүүх рүү ханддаг байх нь тийм ээ. Шүүх цааш нь коммун руу явуулчихаар тэр одоо тэр засгийн манайхаар бол нөгөө дүүрэг цас захиргааны нэгжүүд нь 20-наас гэх юм уу тийм ээ. Тэр шалгалтыг та нар дээр явуулдаг. Ингэсний үндсэн дээрээ тэр нөгөө дүгнэлтээ гаргах нь шүү дээ. За энэ хос айгу боломжийн юм байна гэсэн дүгнэлтээ гаргаад. Тэгээд мэдээж энэ хүүхэд өргөж авахд тийм ээ бас маш олон төрөл байгаа. Яг одоо өөрийнхөө ах トゥ хамаатан саднаасаа юм уу, дотроосоо юм уу. Эсвэл нөгөө одоо хоёлаа гэрэлцэн мөртлөө одоо эхнэр нь хүүхэдтэй одоо хойд аавтаа ч юм уу эсвэл хойд ээжтэй ах тэр хойд аав ээж нь хүүхдийн одоо эхнэрийнхээ ч юм уу нөхрийнхээ хүүхдийг өргөж авах ч юм уу ингээд маш олон төрлөдөг ийм нарийн зөвлөдүүдийг болохоор би энд бол өнөөдөр яриад явах үү те. Зөвхөн ерөнхий зөвлөдүүдийг би та нарт хэлээд өгчий. Мэдээж олон улсаас бүр огт хүүхэдгүй хүмүүс тийм ээ бас өөр улсаас ингээд хүүхэд өргөж авах тий олон улсын хэмжээнд ийм зүйл бас байж идэг. Ийм тохиолдолд бас жоохон ховорхон одоо нэг ховор бас байдаг юм шиг байгаа юм. Тэгээд өшөөч нь ингээ олон улсын хэмжээнд өргөж авахд тийм ээ бас мэдээж нөгөө тодорхой хэмжээний зардал мөнгө ордог. Энэ зардал мөнгө ороход яадаг вэ гэхээр ер нь олон улсын хэмжээнд тийм ээ ер нь 80,000-аас 190 мянган крон бол шаарддаг гэж хэлээд. Гэхдээ энэ бол зүгээр л дундаж зүгээр баримжаа авахгүй юу. Тэгээ яагаад вэ гэхээр тэр хүүхдийг өргөж авахд тийм ээ тэр улс орон хэр зэрэг хол байна. Мөн тэгээд очиод нөгөө хүүхдээ өргөж авахд нөгөө тодорхой хэмжээний тэр хүүхдтэйгээ байх хугацаа энэ төр гэж тавигддаг. Тэр нь байх хугацаа нөгөө шаарддаг мөнгө төр гэдэг маш их зүйлүүд ордог. Тэгэхээр энэ мөнгө бол хэлбэлцэнэ л гэсэн үг. Тэгэхээр мөн зөвхөн яг шивэдэд бол нөгөө хүүхд авч урах юм нарийн бас заасан байж байгаа. Дээрээс нь дахиад нөгөө энэ олон улсын хэмжээнд явагдаж байгаа болохоор тийм ээ тэр улсад нь бас хүүхэд өргөж авах тэр хууль дүрм нь ямар байна гэдэгтээ бас ингэж харилцан тохиролцож ийж тэр зүйл явагддаг бахан. Тийм шивэд мэдээж бас одоо бүх орноос хүүхэд өргөд авдаггүй яг юм зөвшөөрөгдсөн бас одоо олон улсын конвенцийн хэмжээнд нөгөө зөвшөөрөгдсөн улс орнууд бас байдаг. Зүгээр нөгөө сонирхуулаад энэ мөнгөн дээр ярихад тэг жишээлбэл хятадаас нөгөө хүүхэд өргөж авах зөвшөөрдөг юм байна л да. Тэг нөгөө хятадаас яхад тэр хэдэн оныхоор байсан бэлээ дээ. Ямар ч байсан 280-90 мянган крон одоо шаарддаг юм байна. Тэгээ яг нөгөө энэ хүүхэд өргөж ийм олон улсаас ингээ хүүхэд өргөд авч явах тийм ээ. Ер нь одоо Швед улсаас шийдэ тий яг нэг тэтгэлэг маягаар 40 мянган крон олгоддог гэсэн бэлээ. Энд ихтэй сүүлийн үед бас өөрчлөгдсөн байж магадгүй. Нэрээ тэр нөгөө хүүхэд өргөж авахд бас 25 нас хүрсэн байж ах хэрэгтэй гэсэн шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөө урд нь болохоор 42 насны хязгаар нь ер нь бол 42 байсан байхгүй юу? 42-оос дээш насныхад нөгөө дүүргээс нь тэр зөвшөөрлийг ер нь 42-оос дээш насны хүмүүс зөвшөөрдөг гэсэн чинь 2 жилийн өмнө байна уу да тий 2-оос 3 жилийн өмнө энэ нөгөө бас юм хууль нь өөрчлөгдөөд хулангаад хязгаар тавихаа болчихсон юм шиг байлээ. Тэгтэл нөгөө нэг 60-70 нас хүрсэн ч юм уу тийм ээ хүмүүс хүүхэд өргөж авах нь бол ховор шүү дээ. 60-70 нас хүрсэн хүн чинь нөгөө бас хүүхэд асрах чадвар нь чинь байна уугүй юу гэдгийг зөвсүүлээ тийм ээ. Өөр нэг зүйл чинь юу вэ гэхэд бас нөгөө хүүхдийн насны хязгаар янз бүр тийм ээ мэдээж нөгөө 7 шивэд болохоор 7 нас хүрсэн хүүхдэд бол тэр хүүхдээс өөрөөс нь зөвшөөрөл авдаг байхгүй юу чи энэ одоо энэ хүн одоо үргээд авахд болох уу юу те энэ та хамт амьдрах уу гэсэн байдлаар Монголын болохоор 12 нас байсан 12 нас орчихсон хүүхд чинь нөгөө өөрөөс нь зөвшөөрөл авдаг гэсэн зүйл байлээ. Монголынхыг болохоор та нар өөрсдөө ороод уншаад үзчих тийм ээ. Монголд бол нөгөө хүүхд өргөж авахд насны хязгаар нь 60 юм бэлээ. 60-аас дээш нь. Тэгээ бус нөгөө тавигддаг бас шаардлагууд бүрдүүлдэг бичиг баримтнууд гэдэг тусдаа хэлээ. Жишээл хамгийн наазах нь бас л яг шивэтэй адилхан гэмт хэрэгт холбогдсон байх ёсгүй. Мөн одоо эрүүл мэндийн одоо ямарваа нэгэн өвчнгүй байх чи тийм ээ. Одоо сүрье доох өдрийн шинжилгээ өгсөн байх ёстой гэх мэт ийм нарийн зүйлүүд үлээ. Тэрийг бол та нар өөрсдөө Монголынхаа хуулийг мэднэ, Монголынхаа ёс журмаар тавьчихгүй. Тэгээ манайхан мэдээж нөгөө нэг нэгэндээ хүүхдтэй одоо ах トゥ хамаатай садандаа ч юм уу туслах
үүднээс хүүхд өргөөд аваад оруулаад ирээ нөгөө боловсролын бодсон ч хүүхдийн ирээдүг бодсон ч гэсэн энэ зүйл яриад байдаг л да. Тэгтээ нөгөө миний зүгээс хэлэхэд тийм ээ та яг тийм байдлаар хүүхдээ өргөөд авах гэж байгаа болвол тэрнээс өмнө тэр хүүхдэд хамгийн дээр нь юу вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Яг том хүмүүс бид нар хүүхд өргөөд авахаар за энэ хүүхдийн ирээдүй боловсрол юм даа гэж боддог тий. Тэгээ яс юм дээрээ нөгөө хүүхд чинь эцэг эхтэйгээ байхтаа л хамгийн аз жаргалтай байж идэг тий. Тэгэхээр тэр хүүхдийг ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хямрал тийм зүйл одоо орчих уу энэ төр гэдэг зүйлийг маш сайн бодоод мөн хүүхдээ өргөөд авчирсан тохиолдолд та яг эцэг эхийнх нь үүргийг гүйцэтгээ тэр хүүхдийг яг өөрийнхөө хүүхчийг хайрлаж чадах уу, яг бүх зүйлд яг өөрийнхөө хүүхчийг хандаж чадах уу энэ төр гэдэг зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Хүүхэд заад нялхт нь өргөөд авсан байлаа гэхэд тэр хүүхэд өсөж том болно. Өөрийн чинь хүүхдээ ингээд хүүхэд өсвөр наснд ороод шилтийн наснд ороод ирэхээр эмзэг болно. Ингэсэн тохиолдолд за одоо өөрийнхөө хүүхдэд ингэж би эдний яг одоо жинхэнэ хүүхэд нь биш учраас намайг ингэж бодож чэндэ гэх юм уу тийм ээ одоо ялгуулж гин гэдэг ч юм уу ийм эмзэг зүйл байгаа тэр хүүхд сэтгэл зүйн хямрал орох тэр бас мөн ялах хүүхд жоохон хүүхд ч гэсэн тийм ээ эхний үед бол нөгөө ингээд өнгөнд туурдаг та тийм энэ ч нөгөө чихэр жимс одоо хамаг юм арай өөр байх учраас гой санагдаад ингээд сайхан байлгч нь дотроо нөгөө хүүхэд эцэг хийгээ маш их санаж идэг битгэр монгол хэлээр бол нөгөө монголоор бол битгэрэх гэж ярьдаг шүү дээ тийм ийм зүйл бол болж идэг тэгээ энэ бүхнийг сайн одоо тооцоолж бодсны үдсэн дээрээс та нар энэ зүйлийг хийгээрээ зөвхөн энэ хүүхдийн ирээдүг бодож гин одоо босролтой болох гэж ч юм уу тийм өнгөц бодож ийм зүйлийг битгий хийгээрээ энийг бол нөгөө сайн эцэг хүүд нь хоорондоо ярилцж одоо ямар нэг юмд ямар хүний хажууд авчих гэж байна гэдгээ сайн бодох нь хамгийн чухал юм шүү гэдгийг хэлэх байна. Тэгээд Монголынхаа хуулийг болохоор та нар өөрсдөө монголоор олоод уншаад мэдээд ээчих. Ямар ч байсан миний одоо зүгээр тайм хэлэхэд 60 наснаас дээш хүмүүсийг бол Монголд зөвшөөрдөг. Мөн эрүүл мэндийн одоо сайн эрүүл мэндтэй байх ёстой, гэмт хэрэг толбогдоог байх гэсэн юм нарийн журмууд байдаг юм бэлээ. Тэрийг та нар бол надаар хэлэгддэг өөртөө олоод чих баха. Харин тэгээд яг Монголд манайхан болохоор яадаг хөр шивэдэд болохоор одоо шивэд иргэншилтэй хүн нөгөө яг энэ шивэдийн дөрвөн журмаар хүргэж авахд бол маш их шаардлага тавьдаг, нэлээх судалгаа явуулдаг юм. Тэгэхэд нөгөө манайхан болохоор нөгөө өөрсдийнхөө Монгол иргэншилтэй тий өөрийнхөө Монголын иргэншилтэйгээ далимдуулаад нөгөө Монголоос тэр хүүхдээ өргөд авчих юм бол яг нөгөө Монголын одоо хууль дүрмээр тэр хүүхдээ өргөд авчих шүү дээ. Тэгснийхаа дараа харин яах ёстой вэ гэхээрээ та ерөөсөө хүүхдээ иргэншил бишээ нөгөө виз хүсдэг байхгүй юу те оршин суугч зөвшөөрлөө яах вэ гэхээр та нөгөө одоо манайхан бол ихэвчлэн Бээжин рүү л явдаг тийм ээ Бээжин Москвад Орос юм уу одоо аль нэг тэр ойрхон байгаа өөртөө очиж болж чадна гэсэн тэр элчин рүү нөгөө хүүхдээ оршин суугч зөвшөөрлсөн одоо визний хүсэлт гаргадаг. Тэгэхээр нөгөө элчинчинтэй та нарын өргөдлийг одоо визний хүсэлтийг чи хүлээж авчихад тэрийг буцаагаад нөгөө шивэдэд байгаа мэдрэг хэл заншнаар цагаачлалын алба юу те шижил хөдөлгөөний алба руу илгээчдэг. Тэгэхээр шижил хөдөлгөөний алба тэр өргөдлийн одоо хүлээж авчихад та нарыг бас судалдаг гэсэн үг. Тэгээд яг энэ үнэхээр нөгөө энэ хүүхдийг үргэж авах гэж гинэ үгүй юу гэдэг зүйлийг нэр судалдаг. Судлаад тэгснийхаа үндсэн дээр нөгөө зөвшөөрлөө өгдөг те заавал нэг бол за зөвшөөрлөд нэг бол үгүй гэдэг. Татгалцсан тохиолдол бол бас нэлээд байдаг. Жишээлбэл татгалцсан тохиолдолд яадаг вэ гэхээр одоо урд нь нөгөө одоо жишээл нэг 2 3 жилийн өмнө ч юм уу одоо хэдэн жилийн өмнө өргөд авсан байж болно шүү дээ тийм ээ. Тэгчээд тэр нөгөө хүүхдтэйгээ хамт амьдраагүй энэ дэр ч гэсэн ч байдаг юм уу. Ийм тохиолдолд яг тийм тохиолдол гардаг. Энэ хүүхдээ өргөд авчихсан мөртлөө ийм удаан хугацааны өмнө өргөд авчихсан мөртлөө яагаад энэ хүүхдтэй хамт амьдраагүй. Тийм учраас энэ бол нөгөө одоо хуурам эхлэж байна гэсэн байдлаас ингэдэг. Мөн одоо яг ах дүүгийнхаа хамаатан садныхаа хүүхдийг одоо өргөд аав ээж нь байсаар адил өргөд авчихсан байвал энэ ямар ч учраас вэ гэж бас энэ хуурам эхэлж гэн гэдэг сэдвийг тавьдаг тий. Тэгэхээр ер нь бол нэлээх нөгөө шаардлага тавьж шалгадаг гэж хэлж болно. Тэгэхээр энийг бол нөгөө сайн одоо бүх юмыг яг хууль дүрмээр нь тийм ээ яг одоо өөртөө дундын хүүхдгүү ч юм уу тийм ээ эсвэл бүр одоо бүтэн өнчин ч юм уу одоо эцэг хин байхгүй асраа хамгаалах байхгүй ч юм уу одоо тэр бүх зүйл нь яг үнэн зөв байж хам бол энд хүндрэл байхгүйгээр тэр хүүхдийг одоо өргөд аваад ороод ирэх боломж байдаг. Тэгээд миний өнөөдөр өгөх ерөнхий нэг мэдээлэл маань юм байна тийм ээ. Монголынхаа хуулиар хүүхдээ өргөд авсан тохиолдолд та нар тэр хүүхдээ одоо аль нэг шивэдийн элчин рүү хандаад өргөдлөө гаргасан тохиолдолд одоо тэр өргөдлийг чинь элчин хүлээж аваад энд байгаа одоо шилжилт хөдөлгөөний албар буюу цагаачлалын албар руу илгээгээд тэндээс судалгаа явсны эцэс та нарт одоо зөвшөөрлийг олгох нэ. Тэгэхээр
ерөнхийдөө бол нэг өөр хийгээд байгаа юм байхгүй ерөөсөө л хүсэлтэл гаргадаг. Тэгээ хүсэлтийг бол цагаачлалын алба шийддэг бахны. Шведийн ёс журмаар байх юм бол маш нарийн дүрм журмтай түрүү би хэлсэн шүү дээ. Нөгөө ямар хүмүүс өргөж авч болохгүй вэ гэдэг хоргийг хэлсэн. Ямар хүмүүс өргөж авах хэрэгтэй вэ гэдгийг хэлсэн. Тэгээд нэгдүгürt бол шүүх рүү ханддаг бахан тийм ээ. Шүүхт хандаад шүүхт хандсны дараа тэр чинь нөгөө коммун руу шилжээд тэгээд нийгмийн халамж нь тэр судалгааг явуулсны эцэст тэр дараагийн бүх зүйлүүд явагдах юм тийм ээ. За тэгээд өнөөдрийн ерөнхий бүх мэдээлэл маань ийм байна. Тэгээд би нөгөө жижиг сажиг нөгөө одоо нөгөө хүүхэд өргөж авах төв гэдэг ч юм уу тийм хаяг гих ч юм уу тийм ээ шивэдэд байдаг зүйлүүдийг би бол ингээд нөгөө бичлэгийнхаа доор бичээ тавьчих нь тэр хаяг маяг нь хэрэгцээтэй гэсэн ч юм уу тийм хүмүүс бол ороод хараараа. Мөн одоо энд яригдаг ч юм уу бас лавлаж асуух зүйлээ гэвэл миний бичлэгийн доор нөгөө комментар дээр нэмээд бичээд асуучгаараа тэгэх юм бол би цаг заваа харж байгаа та нарт хариулахыг хичээнэ өөрийнхөө мэддэг зүйлээ. Тэгээд хэрвээ танд нөгөө миний бичлэг таалагдсан бол намайг дагч болж subscribe хийгээрэй. Мөн одоо хэрэгцээтэй гэсэн нэгэндээ одоо тараагаараа гэж хэлэх байна. Мөн лайк харамгүй хайрлаарай гэж танаас хүсэх байна. За тэгээд өнөөдрийн өгөх мэдээлэл маань ийм байна. Тэгээд та нарыг анхаарал тавьж сонссонд маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.